Сайн байцгаана уу? Подкастын шинэ дугаартай тавтай морил. Хэрвээ та надтай анх удаа таарч байгаа бол сайн байна уу? Би бол Марла. Өнөөдрийг хүртэл би 12 орчим жилийн турш манифестыг судалж, эргцүүлж, өөр дээрээ туршин баталж, мөн ажиглаж, шүүж гаргасан 8 чухал ойлголтыг тантай хуваалцъя гэж бодлоо. Би манифест гэдгийг зүгээр сайхан санагдах гоё үг, эсвэл нүдэн анаад юм хүсдэг нэг төрлийн хобби, хаяа сонирхдаг арга гэж бол хардаггүй. Энэ бол миний амьдралын өдөр тутмын хий маяг. Би үүнийг амьдрал яагаад нэг ижил маягаар давтагдаад байдаг? Хүн яагаад заримдаа үнэхээр хүссэн зүйл рүүгээ ойртож чаддгүй? Яагаад зарим хүн урам зориг аваад хичээгээд байдаг мөртлөө дотроо өөрчлөгдөхгүй, байрандаа үлддэг вэ гэдгийг тайлбарлаж өгдөг маш чухал сэдэв гэж үздэг. Өнөөдрийн яриа бол манифестын анхан шатны ойлголт өгөх тухай биш. Аль хэдийн ойлголттой энэ талаар сонирхон судалж манифест хийх гэж хичээж, заримдаа амжилттай болж, заримдаа сонсноор болдоггүй тодорхой туршлагатай хүмүүст илүү тохиромжтой гэж бодож байна. Манифест хийх аргачлалаа арай өөр өнцгөөс харахад нь туслах яриа байх болно. Багцлаад чухал гэсэн 8 ойлголтыг бэлдсэн байгаа. Зүгээр томьёолохгүй, аль болох хурдан ойлгуулах үүднээс жишээтэй хамт тайлбарлаж ярив. За, 1-р ойлголт. Тархичин бодит үннээс илүү давтагддаг зүйлийг барьж авдаг. Олон хүн амьдралаа өөрчлөх гэж оролдохдоо дандаа үннийг хайдаг. Би хин бэ? Би юунд тохирох вэ? Би юу хүсэж байна гэдгээ ойлгохыг хичээдэг. Гэхдээ тархичин заримдаа үннээс илүү олон дахин давтагддаг зүйлд итгэдэг. Өөрөөр хэлбэл та өдөр бүр дотроо энэ надад ер нь бүтэхгүй юм байна, мөнгө надад тогтдгүй, хайр дурлал гэдэг миний хувьд маш хэцүү байдаг. Би ер нь тууштай хүн биш гэж бодож өөртөө хэлж явдаг бол тархичин тэрийг л үнэн юм байна, хэвийн зүйл юм байна гэж хүлээж авч эхэлдэг. Туйлын үнэн бодитуу худлуу гэдэг нь чухал биш. Байнга давтагдаад байгаа тэр зүйлийг тархи даалт ухамсар руу шилжүүлдэг. Тэгээд даалт ухамсар түүнийг хийх ёстой, байнгын давтах ёстой зам гэж ойлгоод хадгалдаг. Тэгээд амьдралд чинь яг тэр бодлуудтай нийцэх сонголт, хариу үйлдэл, мэдрэмжүүд давтагдаад эхэлнэ. Жишээ нь та нэг сайн боломжийн өмнө ирлээ гэж бодъё. Нэг гоё хамтрал, нэг шинэ ажлын санал, нэг шинэ орлогын их өсвөр, нэг сайн хүн таарлаа. Гэтэл дотроо энэ надад удаан тогтохгүй дээ гэсэн танил бодол байвал өөрөө ч мэдлгүй тэр боломжийг барьж авч чадахгүй. Боломж нь танд тохирохгүй буруу байсандаа гэхээс илүү дотор ч давтагдаад идэг хуучин өгүүлбэр хүчтэй ажилласан болохоор та өөрийнхөө амьдралд юу үнэн бэ? Эсвэл юуг би яг хүсэж байна гэж бодхоос өмнө өдөр бүр дотроо юуг давтаж байгаагаа анзаарах хэрэгтэй. Зарим хүний амьдралыг хүсэл нь биш, өөрийнхөө тухай өдөр бүр давтаж байгаа үгс нь удирдах байдаг. 2. Та хүссэн зүйлээ биш, дотроо дассан зүйлээ илүү их татдаг. Энэ дээр олон хүн хамгийн их андуурдаг. Би гоё, эрүүл харилцаа, хайрыг хүсэж байна. Би хэлбэг байдал хүсэж байна. Би тайван амгалан амьдралыг хүсэж байна. Би өндөр түвшний орлого хүсэж байна. Хүсэж байна, хүсэж болно. Үнэхээр хичээж магадгүй. Гэхдээ дотроо та яг үнэндээ юунд дассан байна вэ гэдэг илүү хүчтэй ажилдаг. Жишээ нь та тайван, тогтвортой, хүндлэлтэй харилцаа хүсэж байгаа байх. Гэхдээ дотроо хан босгочихсон, хүн ойртохоор сандардаг, итгэж чаддгүй, халуун дулаан мэдрэмжээс бултдаг тийм зантай байвал хүсэж байгаа хайр чинь биш, дасчихсан хамгаалалт чинь илүү хүчтэй ажиллаад байна гэсэн үг. Тэгээд дараа нь эцэст нь яагаад дахиад л нэг төрлийн ижилхэн хүмүүстэй уулзраад байснаа ойлгохгүй гайхаад үлддэг. Эсвэл та мөнгө хүсдэг мөртлөө дотроо элбэг байдалд дасч амжаагүй байж болно. Мөнгө орж ирэхэд шууд тарааж дуусгадаг. Хадгалъя, тогтоё, аваад үлдээ гэхээр яагаад ч юм нэг сандардаг. Өөртөө илүү том орлого таарахгүй мэт санагддаг. Тэгэхээр хүсэл чинь нэг талд, дассан дотоод хэмнэл чинь нөгөө талд салангад ажиллаад идэг. Тэгээд амьдрал таны амнаас гарсан хүслийг биш, дотор ч аль хэдийн танил болсон хэмнэлийг дагаж эхэлдэг.
Энэ бол өөрийгөө зэмлээд буруугаа олж хараасай гэсэн зүйл биш, харин том ухаарл юм. Та өөрөөсөө ингэж асуугаарай. Би яг юу хүсэж байна вэ? Түүнээс илүү чухал нь би яг юунд тасчихсан хүн бэ? Тэр хариултаар олон үнэн илэрч гарах болно. 3. Даалт химнэлчин ойлголтоос илүү хүчтэй. Олон хүн подкаст сонсно, рилс үзнэ, тэмдэглэлийн дэвтэр дээрээ мөрөөдлөө бичнэ, өөрийгөө ойлголоо гэж бодно. Тэгээд маргааш нь эсвэл нөгөөдөр нь буцаад хуучин байдалдаа орчихдаг. Тэгээд би бүх юмыг ойлгочихсон байгаад яагаад миний амьдрал өөрчлөгдөхгүй байна гэж өөрийгөө шүүнэ. Яагаад өөрчлөгдөхгүй байгаа юм бэ гэхээр юмыг ойлгож авах гэдэг бол эхлэл. Харин дотор чинь тогтчихсан хэмнэл амьдралыг чинь удирдах байгаа гол хүч. Та ямар хүн шиг боддог вэ? Ямар үед автоматар ухардаг вэ? Ямар зүйл дээр шууд сандардаг вэ? Ямар үед өөрийгөө шууд голж эхэлдэг вэ? Ямар үед урам аваад буцаад унтарчихдаг вэ? Энэ бүгд бол дотор чинь хэдийн суусан хэмнэл юм. Жишээ нь би өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдгийг ойлгож ухаарч болно. Гэхдээ өдөр тутамдаа өөрийгөө шүүмжилсээр, бусадтай харьцуулсаар, хийснээ голсоор байвал тэр ухаарсан ойлголт чинь ганцаараа амьдралыг өөрчилж хүчрэхгүй байна гэсэн үг. Эсвэл би контент хийж дуу хоолойгоо гаргаж эхлэх хэрэгтэй гэж айгүй гоё хүчтэй ойлгож мэдэрлээ. Гэхдээ цаана нь харагдхаас айдаг, шүүмжиллээс зугтдаг. Өөрийгөө хүмүүс харахаас өмнө төрүүлээд голдог хуучин химнэл байвал дахиад л хойшлуулна. Тиймээс урам зориг авах нь хангалтгүй, ойлгох нь ч хангалтгүй. Ойлгосон зүйлээ шин дотоод химнэл болтол нь давтах хэрэгтэй юм. Энэ л олон хүнд дутагддаг. 4. Мэдрэлийн систем чинь айдас дээр ажиллаж байвал сайн зүйлс тогтохгүй. Энийг ухаж ойлгохгүйгээр манифестыг гүйцэд ойлгох хэцүү. Хүн зөвхөн бодлоороо амьдардаггүй, биеэрээ энерги давтамж долгионоор амьдардаг. Та хайр хүсэж байж болно, элбэг хангалуун баян байдлыг хүсэж байж болно, илүү том амьдрал хүсэж байж болно. Гэхдээ би чинь байнга айдас, түгшүүр, хит сэрэмжээр ажиллаж байвал сайн зүйл ирсэн байсан ч гэсэн тогтоож чаддаггүй. Жишээ нь маш гоё боломж гарч ирлээ гэж бодъё. Шинэ ажилд орох, шинэ хамтын ажиллагаа, шинэ харилцаа, шинэ орлогын боломж. Гэтэл орж ирсэн байхад нь та тайвширч өгдөггүй. Харин сандардаг. Энэ үнэхээр минийх байж болох уу? Байж чадах уу? Хизээ нэгэн цагт алга болох үедээ энэ хүн намайг хаяад яваад өгөх үедээ би барьж авч чадах болов уу гэд дотор чин дарууд авчтаад чангараад эхэлдэг. Тэгэхээр энэ үед асуудал нь таны хүсэл, таны манифест гэж татсан тэр бодит байдал буруу юу, зөв үү, тохирох уу, үгүй юу гэдэг дээр байхаас илүүтэй. Таны бие чинь тэр шин зүйлд дасч амжаагүй учраас өөрөөсөө түлхээд байдаг гэсэн үг. Тиймээс зарим хүн хайрыг хүсдэг мөртлөө хайр ирэхэд өөрөө зогтлаадаг. Зарим хүн мөнгө хүсдэг мөртлөө мөнгөө ирэхэд тогтоох талаар хичээдэггүй. Зарим хүн амар тайвныг хүсдэг мөртлөө тайван байдал хүрэлцэн ирсэн байхад хүртэл дотроо тавгуурхаад энэ тайван байдлыг үнэн гэж байж болно гэж хүлээн зөвшөөрч чаддгүй. Яагад гэвэл таны бие, мэдрэлийн систем, дотоод ухамсарчин үүнд дасаагүй учраас. Тийм болохоор манифест гэдэг зөвхөн би юу хүсэж байна вэ гэдэг асуулт биш. Миний бие үүнийг аюулгүй гэж мэдэрч чадаж байна уу гэдэг асуулт бас мөн. Амьсгал, өдөр тутмын тайвшруулах дадал, хит ачааллаа багасгах, өөртөөгөө зөөлөн харьцах, мэдрэлийн системээ тогтворжуулах гэдэг бол манифестийн салшгүй чухал хэсэг. Хүн дотроо байнга дайны байдалтай, тэнцэлтэй байж иж гаднаасаа илбэг байдлыг тогтоох боломжгүй. 5.
хамгийн хүчтэй соронзол өөрийгөө хэн гэж харж байгаа чинь. Эндээс их зүйл шийдэгддэг. Та өөрийгөө хэн гэж харж байна вэ? Энэ асуулт энгийн мэт боловч амьдралын чигийг маш хүчтэй тодорхойлдог. Та өөрийгөө би ерөн тогтвортой хүн биш. Би их юм хүртэх хэмжээний хүн биш. Би ерөн энд төр зурл байгаа хүн. Би бусдад тоогдох хэмжээний хүн биш. Би мөнгөтэй хүмүүсийн нэг биш гэж хардаг бол амьдралч тантай яг тэр өнцгөр харьцаж эхэлдэг. Жишээ нь гадаадд амьдарч байгаа хүн байлаа гэхэд дотроо өөрийгөө байнга би энд төр зур байгаа, төр зуурын хүн гэж мэдэрдэг хүмүүс байдаг. Тодорхой ажилтай, байр суурьтай, боломжтой байсан ч гэсэн дотор нь нэг л гүйцэд сууж чаддгүй. Тэгэд түүнийхэн дагуу амьдрал нь ч тогтворгүй, байнгын төр зуурын мэдрэмжээр амьдрал өөрт нь хариу барьсаар байдаг. Өөр нэг жишээ, нэг эмэгтэй байлаа, маш их мэдлэгтэй, гоё сайн ярьдаг, бусдад үнэхээр үн цэнтэй зүйл өгөх хэмжээний мэдлэг чадвартай. Гэхдээ дотроо өөрийгөө би ерөн хүнд заах хэмжээний хүн биш гэж харсаар байвал хэрэгтэй тэр дуу хоолойгоо гаргаж чадахгүй. Амьдралч түүнд жижиг хүрээ, жижиг нөлөөллийг л буцааж хариулна. Тиймээс өөрийгөө хэн гэж харж байна гэдэг бол маш том соронц. Таны харилцаа, таны мөнгө, таны өдөр тутмын сонголт, таны боломжтой харьцах байдал хүртэл эндээс эхэлдэг. 6. Нэг том мэдрэмжээс илүү жижиг давталт таныг өөрчилдөг. Энэ дээр бас хүмүүс их түгээмэл алддаг. Нэг өдөр маш их урам зориг авна. Нэг орой маш хүчтэй шийдвэр гаргана. Одоо би үнэхээр өөрчлөгдөн гэж бодно. Гэхдээ хэд хоногийн дараа буцаад унтарна. Тэгээд би юу н яагаад ингэж байдгийн бол гэж гайхна. Яагаад гэвэл өөрчлөлт ихэнхдээ нэг том мэдрэмжээр тогтдоггүй. Жижиг давталтаар тогтдог. Та нэг удаа би өөрийгөө үнэхээр үн цэнтэй хүн гэж харна гэж шийдлээ. Гэхдээ өдөр бүр цаанаа өөртөөгөө яг яаж ярьж байна вэ? Өдөр бүр ямар контент хэрэгжилж байна? Өдөр бүр ямар хүмүүсийн дунд байна? Өдөр бүр ямар бодлыг дотроо давтаж байна? Энэ л илүү хүчтэй. Жишээ авъя. Та элбэг баян байдлыг хүсэж байна гэж бодъё. Тэгвэл нэг удаа мөнгөний тухай сайхан подкаст сонсох, эсвэл чухал ном олж уншихаас илүүтэй өдөр бүр мөнгийг айдасгүй харж сурах, өөртөө илүү өндөр үн цэн өгөх, мөнгө зарцуулах байдалтайгаа ухамсартай харьцах тийм жижиг давталтууд таныг илүү өөрчилж чадна. Та хайр хүсэж байна гэж бодъё. Тэгвэл нэг удаа би хайрыг хүртэх хэрэгтэй хүн гэж бодхоос илүү өдөр бүр өөрийгөө хүндэтгэж сурах, өөрт чим үл тохирох хандлагад үгүй гэж хэлж сурах, дотроо өөрийгөө голхоо багасгах тийм жижиг давталтууд, сонголтууд илүү хүчтэй үйлчлэнэ. Өөрчлөлт гайхалтай том өсрэлт мэт харагддаг. Гэхдээ тэр өөрчлөлт яаж тогтож байна вэ гэхээр яг үнэндээ жижиг үнэн давталтуудаар. 7. Манифест гэдэг зүгээр төсөөлөл биш. Манифестыг хүмүүс ихэвчлэн хоёр туйл руу аваачиж ойлгох гээд байдаг. Нэг хэсэг нь хэтэрхий ид шидшийг ойлгодог. Нөгөө хэсэг нь зүгээр хоосон мөрөөдөл гэж үгүйсгдэг. Үнэндээ манифест бол амьдралын маш бодит механизмтай холбоотой. Хүсэл хэрэгтэй, дотоод байдал хэрэгтэй, өдөр тутмын хэмнэл буюу тогтмол үйлдэлүүд хэрэгтэй, төвчээр хэрэгтэй. Энэ дөрөв нийлж байж бодит өөрчлөлт эхэлдэг. Манифест биелээ олж эхэлдэг гэсэн үг. Та мэдээж хүсэж олно. Гэхдээ тэр хүсэлтэйг нийцэх төвшний тийм хүн болж эхлэхгүй бол түүнд хүрэх замчин удаан байсаар байна. Та илүү өндөр орлого хүсэж дуудаж байна гэж бодъё. Гэхдээ өдөр тутамдаа өөрийн мэдлэгээ нуусаар, үн цэнээ багасгасаар,
дуу хоолойгоо гаргахаас айсаар байвал хүссэл ганцаараа хангалтгүй. Та ажлын амжилт хүсэж байна. Гэхдээ өдөр тутамдаа хуучин айдсаараа шийдвэр гаргасаар байвал тэр хүсэл дахин хүлээлт хэвээр үлдэнэ. Иймээс манифест гэдэг бол дотоод гадаад хоёрын уулзвар. 8 дахь ойлголт. Манифестыг нэг сураад болчихдгүй эзэмшиж байж чадвар болдог. Сүүлийн ойлголт миний хувьд хамгийн бодтой хүчтэй асуудал яагаад гэвэл олон жил яг үүнтэй зууралдаж учрыг нь олж сурч байна. Олон хүмүүс яг нэг гоё сайхан манифестийн талаар судлаад, ойлголт аваад, янз бүрийн багш их сурвалжуудаас суралцаад за би одоо яг ойлгочихлоо, болчихлоо, мэдээд авлаа гэд боддог. Гэтэл жинхэнэ өөрчлөлт бол мэдлэгийг амьдралынхаа төвшөнд буулгах үед гардаг. Нэг удаа урам зориг авах нь бага нөлөөлөлтэй. Нэг удаа яг зөв хүний зөв бичлэг үүсгэх нь сайхан хэрэгч гисэн үр дүн нөлөөлөл нь муу адил бага. За яг одоо л ойлголоо гэж бодож байгаа ч гэсэн бодит өөрчлөлт, бодит биелэл бас л бага. Оронд нь олон дахин зөв давтах хэрэгтэй. Олон дахин эргэж харах хэрэгтэй. Олон дахин биедээ суулгах хэрэгтэй. Яг л жолоо барих, компьютерийн програм эзэмших, спортоор хичээллэх гэд нэг тийм ур чадвар шиг. Жишээ нь та Невил Годдардын Сайтс гэдэг арга би өмнө нь ярьжсэн те. Тэр аргыг ганц удаа сонсоод л ингэж хийх нь бах нэ, орой унтахтаа яг манифест хийгээд үзье гэж ойлгоод даанч тэр дороо өөрчлөлт гардаггүй байж болно. Ганц 2 удаа яг таараад билээд байгаа юм шиг мөртлөө яг зорьсон өөрийнх нь зориг мөрөөдөл дээрээ чиглүүлээд сайт заргыг турших гэсэн чинь одоо болтол үр дүн гараагүй. Эсвэл квант өсрэлт гэдэг ойлголтыг нэг удаа уншиж сураад маргаашаас нь шууд өөр хүн болоод шилжээгүй байж магадгүй. Миний саяны давтамж хичээлийг нэг удаа сонсоод шин дотоод байдалд дааж орчихдгүй. Эдгээрийг та зөв дарааллаар олон дахин биедээ шингэтлэн судалж хэрэгжүүлж эхэлбэл тэр үед чадвар болж эхэлдэг. Чадвар гэдэг сууцныхан дараа яадаг гэлээ? Ямар ч хичээл зүтгэлгүйгээр, өөрийн ирэхгүйгээр автоматар хийгддэг тийм үйлдэл болдог. Тийм болохоор манифест бол зүгээр хүсэл шивнээд бодлороо бүтээхийн нэр биш байх нь энэ бол сурдаг зүйл, давтдаг зүйл, өөртөө суулгах зүйл, тэгээд үүнийгээ эзэмшиж амьдардаг тийм л зүйл. За ингээд 8 ойлголтоо танилцуулж дууслаа. Өнөөдрийн бүх яриаг нэг дүгнэлтэнд зангидвал та хүссэн амьдралаа зөвхөн хүсээд авдаггүй. Та дотроо юунд дассан байна, өөрийгөө хэн гэж харж байна, ямар хэмнэлээр амьдарч байна гэдгээрээ түүнийгээ бүтээж эхэлдэг байх нь. Хэрвээ өнөөдрийн дугаар танд таалагдаж нэгийг ойлгуулсан бол би танд дараагийн алхмыг санал болгоё. Patreon community дотор би манифестийн сэдвүүдийг илүү гүн тайлбарлаж нарийн системтэй задлж оруулдаг. Тэнд манифест хийх үндсэн арга, саяны давтамж хичээлүүд, сайт зарга, квант өсрэлт гээд өөр нэмэлт олон аргуудын тухай тусгай хичээлүүд багтсан байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий тойм биш, яг дараалалаар нь ойлгож амьдралдаа буулгах тийм орон зай гэсэн үг. Манай зарим сонсогч нар маань сургалт сонирхдаг хэрнээ Patreon руу нэгдэхийг хэд төвөгтэй юм шиг бодоод болцоод ах шиг ажиглагдсан. Хэрв та миний суугийг удаан сонсож байгаа, Chabis гэдэг үгийг таних байгаа. Бүр магадгүй өнөөдөр анх удаа сонссон хэрнээ нэг л сэтгэл татагдаж байгаа бол энэ зөвлөмжийг минь анхааралтай сонсоорой. Patreon гэдэг платформд анх орохдоо л нэг удаа бүртгэлээ үүсгэнэ. Энэ нь яг л бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Telegram, Instagram, School гэдэг сошиал медиа платформудтай адилхан тэдгээрийн нэг юм. Зөвхөн зарим хүмүүсийн хувьд арай танил биш, шин санагдаж магадгүй. Гэхдээ бараг 15 орчим жил
үйл ажиллагаа явуулж байгаа ийм хуучны сошиал медиа платформын нэг баггүй юу? За тэгээд энийгээ хэдүүлээ зүгээр л нэг шинэ апп татаад сургалтаа үзэж ашиглах юм байна гэд инженеэр ойлгочих хэрэгтэй. Тэгээ яаж бүртгүүлэх үү, яаж нэгтгэх үү гэдэгтэй холбоотой тусгай заавар бичлэг хүртэл би бэлдээд тавьсан байгаа. Та хэдхэн минут зарцуулаад картаараа төлбөрөө төлөөд ороход л болох юм. Тийм болохоор технологийн жижиг сааднаас болоод өөрийгөө дахиж бүү хойшлуулаарай. Хэрвээ та дотроо би манифест сэдвэр гоё юм сонслоо гэж үлдэх тийм төвшнөөс цаашлаад үнэхээр илүү гүн сурыг, судлыг, өөр дээрээ ажиллая, зөв дараалалд оръё гэж бодож байгаа бол тэр хаалга Patreon дээр нээлттэй байгаа. Ингээд өнөөдрийн дугаарыг сонсож хамт байсан танд баярлалаа. Энэ 8 санаанаас аль нь танд хамгийн хүчтэй туссан бэ гэдгээ сэтгэлдээр үлдээж олно шүү. За тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.